Дараагийн мэдээг танилцуулъя. Кыргызстан улсад сүүлийн 15 жилийн хугацаанд сонгуулийн эрс огцон буурж байгаа. За үүнтэй холбогдуулан засгийн газар болон парламентын зүгээс шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх санал оруулж байгаа юм байна. За Кыргызийн парламент болох Жогору Кинишин гишүүн Марилин Малатаевийн хувьд сонгуул болон бүх нийтийн санал асуулгад заавал оролцох, оролцоогүй тохиолдолд торгуул ногдуулах, санал өгөхийг урамшуулах зэргийг тусгасан хуулийн төслөө өргөн барьсан байна. За хуулийн төслийг олон нийтийн хилцүүлэгт одоогийн байдлаар шилжүүлсэн байгаа юм байна. Хуулийн төсөл зааснаар сонгуульд оролцох эрхтэй гэж бүртгүүлсэн Кыргызийн бүх иргэн сонгуульд заавал оролцох шаардлагатай болно. За гэвч бол хуулийн төсөлд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамгаалтыг хэвээр авч үлдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл сонгогчид саналаа өгөхдөө альва нэг нэр дэвшигчийг дэмжих эсвэл бүгдийнх нь эсрэг санал өгөх эрхээ хадгалж үлдэх юм байна. Хуулийн төсөлд зааснаар заавал сонгуульд өгөх үүргээс чөлөөлөгдөх хэд хэдэн нөхцөлийг бас тусгасан байгаа юм байна. За 70-аас дээш насны иргэд хууль ёсоор санал өгөх чадваргүй гэдэг энэ тогтоогдсон хүмүүс за мөн сонгуулийн өдөр Кыргызстанаас гадуур байгаа хүмүүс өвчин эмгэг байгалийн гамшиг цэргийн алба хаах болон бусад онцгой байдлын улмаас хүндэтгэх шалтгаанаар сонгуульд ирэх боломжгүй сонгогчид заавал сонгох үүргээс чөлөөлөгдөх боломжтой гэж одоо сонгуулийн хуульд тусгасан. Тэгвэл үүнд нь бол бас торгуул ногдуулахгүй байхаар болж байгаа юм байна. За харин эдгээр зөвшөөрөгдсөн шалтгаанаас өөр шалтгаанаар сонгуульд оролцоогүй тохиолдолд дараах торгуулийг ногдуулахаар хуулийн төсөл санал болгосон байгаа юм байна. Парламентын сонгуулийн эрс мөн буурах чиг хандлага ажиглагдаж байгаа. 2010 онд 59%-ны 19%, 2015 онд 39%-ны 78%, 2020 оны маргаантай санал хураалтанд 54%-ны 38% эрсдэлтэй оролцсон бол 2021 оны сонгуульд 34%-ны 61% нь оролцсон. За 2025 оны 11 сарын 30-нд болсон хамгийн сүүлийн парламентын сонгуульд ердөө 36.9% нь оролцсон гэсэн ийм дүн мэдээ гарсан байгаа юм байна. За хуулийн төслийг санаачлагчид энэхүү хуулийн төслийг санаачлахдаа Бельги, Австрали, Турк, Сингапур болон Латин Америкийн хэд хэдэн орнуудын хууль тогтоомжийг одоо санаа авч жишг болгож хуулийн төслөө боловсруулсан. За эдгээр орнуудад бол сонгуулийн эрс тогтмол 80-аас 90% таа байдаг нь бол эдгээр оронд заавал одоо хүмүүсийг санал өгөх ийм хуулийн залттай байдагтай холбон тайлбарлаж байгаа. За мөн энэхүү санаачлага нь ерөнхийлөгч Садир Жапаровын 2025 оны парламентын сонгуульд сонгогчдын оролцоо бага байгаа талаар илэрхийлсэн санаа зовнилын дараа энэхүү одоо бас шийдвэрийг гаргаж байгаа юм. За ерөнхийлөгч энэ асуудлыг сонгуулиас 1 сарын дараа буюу 2025 оны 12 дугаар сард Бишкек хотод болсон иргэдийн болон төрийн хоорондын шууд одоо ярианы үеэр үндэсний форумд оролцохдоо одоо мэдгдсэн. За энэхүү үндэсний форум нь бол 4 дахь удаагийн ардын хуралдаа дээр мөн энэхүү асуудлаа хөндөж ярилцсан байгаа юм байна.